Ингээл яриад л үйл одоо бүтэхгүй. Сая одоо тэр ерөнхий технологич гэдэг хүний ярьж байгааг стандартын дагуу хийж яана л гэж. Хаав энэ тэр стандарт чи? Ийм муу стандарт тань баталсан юм уу? Одоо энэ амьсгалж байгаа агаараа хар л да. Бидний ууш худлаа яриаггүй шүү. Бид түүхийн нүүрснээсээ салаад нэг арай нэг хагас когцсон сайжруулсан түшгээд юм л орлоо. Гэхдээ 19-с 20 онд энэ чинь айтайхан болсон шүү дээ. Тэг болж болдог хэрнээ ягаад ухардгийг одоо муужруулдаг төвш болчиход байгаа шүү дээ. Тэгээ хэв нэг стандартанд дажгүй гэж яриад байгаа. Яас ичдэггүй. Энэ ард иргэчийн гадаад цуглаад 70,000 хүн гарын үсэг зураад ерөнхий одоо сонсгол хийх хүсэлтийг гаргачаад байж шүү дээ. Одоо бид энэ хилцүүлгийн дараа энэ асуудлаа шийдэх гэж байна. Төрийн ажлыг ингэж хийхгүй. Олон түвний эрүүл мэнд, таны өөрийн чинь эрүүл мэнд. Одоо миний өөрөө хийсэн судалгаа байна. Түүхийн нүүрс төлснөөс ялгарч байгаа диметил сульфат 4 илэгний хавдартай хүн дотмын нэгнийхэн шалтгаан болоод молекул генетикийн түвшинд батлагчаад байж шээ. Тэгээ хэв нэг стандарт агуу хийж байгаа гэж яаж ярьж чадж байна? Яаж амнаас шиг гараад байгаа? Эсвэл монголчуудыг хороо гэсэн үүрэг даалгавар авсан юм уу? Тэс арай дэмтэж байна. Гэхдээ яагаад энэ гарч байгаа утаанда энэ шинжлэх ухааны академик хамруулад тэр химийн хүрээллийн энтрийг яагаад хийж болдгүй? Түрүүн хэлж байна. Олон улсын байгууллагыг лабораториудад тэр гарч байгаа хий утаагийн шалгуулахад өглөө. Зөв. Би бол итгэхгүй байна та нарт. Олон улсын байгууллагыг хараад бас байгууллагуудаар хийлгий. Арай дэмтэж штэ энэ чинь. Одоо би нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга байж байна. Энэ утаатай холбоотой эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа та нар нотлохой баримтууд юу вэ хэлж өг. Ургийн эндэгдэл. Дутуу төрөлтүүд. За дээрэс нь одоо томоо төс өвчтөнтэй холбоотой тэгээ дээрэс нь энэ угаарцсан хий нийлээд аастам юу ч болоод байгаа юм бэ? Би хүртэл өөрөө одоо ханиалгаа салахгүй байна. Энэ талаар одоо мэдээлэл хэлж өг.